Эзэн богд Чингис хааны тайлга тахилга уламжлал нь түүнийг таалал төгссөний дараа бүрлэн тогтсон хэмээн үздэг бөгөөд үүний дараагаас түүний сүнс сүлдийг тайж тахих зан үйл 13 дугаар зуунаас төлөвшөж үе үеийн монголчуудын дунд уламжлагдан хөгжиж иржээ. Ер нь яг нүүдэлчдийн хувьд бол яг хүндрэлтний сэтгэлгээний хөгжилтэй яг адилхан. Манай эртний 1-р мянган жилийн дунд үеэс эхлээл хаан гэдэг том загвар дүртэй болсон. Энэ бол төр тус үйлсэнтэй холбоотой. Тэр үеэс л ерөнхийдөө хаан энэ нүүдэлчдийн оюун сэтгэлгээнд байгаа эртний хүмүүсийн тэр домгийн сэтгэлгээний дотор байгаа энэ хаан гэдэг том энэ загвар дүр маань тэнгэр гэдэг том шүтэнтэй шууд холбоотой. Тэнгэр гэдэг шүтэний хүчинд дулдуйдсан ийм одоо юу гэдэг нүүдэлчдийн сүг ширлийн орон зайд маш том орон зайг байр суурийг эзэлдэг ийм шүтэн болж хөгжиж өнөө хүртэл уламжилж ирсэн. Их Монгол улс байгуулагдсны түүхт 820 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа Чингис хааны тайлга тахилга эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан үндэсний музей, шинжлэх ухааны академийн түүх ухсаадны зүүн хүрээлэн, талын язгууртан сан, цуглуулагч амар санаа нар хамтран зохион байгуулж гадаад дотоодын нийт 10 гаруй судлаачид илтгэл хэлэлцүүлж 70 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо. Чингис хааны тахилга түүний дэг ёс түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс танилцуулснаас гадна Чингис хааны тахилгын сан судар, түүнд хамаарах эрчис шүтэн эзэн Чингис хаан бүтээлүүд олон нийтэд дэлгэрлээ. Шүтэний модод бат оршоод эвгүй шалтгаан баригдсан өвлөгийн эзний тэнцэн түүхийг ийг ялгуулсан сайн байшин гэдгийн орд харш хийгээд тэгш сацуу тарьсан тарай зун төрсөн хөлгсийг эрхэс жигдэлсэн ийм ариун ямар ч түүхэн хүн тэр мөртөнд нэг харшсан гэдэг юм байжгаад сүүлдэн болов шүтгдэн болдог. Жишээлбэл Шагжамоны гаравч хэл гарбодон Есүгээр авч хэл Есүсээс авч хэлэн уулдан хүн байсан ч яг удаан явандан хүнээ харисмустай болоо шүтэн болсон байт юм аа. Зөвхөн Чингис хааны шүтэний би сая 3 талаар хэлсэн. Энэ зөвхөн хамгийн чухал юм бол Чингис хааны шүтэн дээр бол монголчуудын олоо ав аймаг угсаатан бүр хамтан нэрж даяараа шүтдэг, даяараа дахидаг. Гол учир нь тэн дээр юу хийх нь ов удам өврийн хаан удаман жалгана. Иймээс үлээ Монголын удам угсаа овг дээдсийн уламжлал бол харийн бичгийн хэлээр сүлд их эртнэд бол дахилгын хэлбэрээр уламжилж ирсэн юм аа. Энэ нэг чухал. Хурлын үеэр сүүлийн жилүүдэд Чингис хааны хит домогчлон бурханчлах хандлага ажиглагдах болсон ч түүхэн уламжлалд монголчууд түүнийг монгол төрийг үндэслэгч Авгай хаан сууд хүмүүн хэмээн хүндэтгэж сүнс сүлдийг нь тайлга тахилгаар дээдэлж ирсэн. Иймээс тайлга тахилгын мөн чанарыг түүхэн их сурвалжид тулгуурлан зөв ойлгон өвлүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг шинжлэх ухааны академийн түүх ухсаадны зүүн хүрээлэнгийн ойрох үеийн түүхийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан профессор Мягмар Самбуу хэллээ. Уг хурлыг Чингис хаан үндэсний музей, шинжлэх ухааны академийн түүх ухсаадны зүүн хүрээлэн, талын язгууртан сан, цуглуулагч амар санаа нар зохион байгууллаа.